Зэвцэн тэгэхээр боксингийн дараагийн парт маань ороход бэлэн болсон байна. Хэрэв өмнөх партаа үзэж ямжаагүй бол өмнөх партаа үзчихэд дараалал өмнөх партаа үзчихсэн бол лайк болон subscribe дараад шууд гол бичлэг рүү орцгоё. Ямар ч манай хүн анх уулзахдаа ахлах ангийн сурагч байсан бол одоо хэдийн 4 жингийн аваргын бүсийг эзэмшдэг авраг болсон байна гэж. Дасгалжуулагч үнэхээр түүнийг Ааронтой үзүүлэх гээд байгаа юм бах та. Хэрвээ Аароныг ялчих юм бол түүнд юу тохиолдох бол? Яг л бусад боксч нар шиг харкач гэсэн алга болох болов. Гэж бодож явахдаа зэрэгсэд урд нь хідэн танхаажууд ирснээ. Бага бүх мөнгөөг. Хэрвээ бага бүх мөнгөө өгч чадахгүй бол би яриж гисэн төлж болно шүү гэдэг. Ер нь энэ танхаажууднаас овоо гарууд. Тэгээ менежер нь удахтаа болохоор энэ маркогийн хөсөлсөн хүмүүс. Үгүй ээ. Маркогийн хөсөлсөн хүмүүс байх учиргүй. Энэ хавийн танхаажуудыг зогтлуулчихлаа гэж утсан чинь. За яах. Тэгээд харка дандаа. Яг хэлсэнчлэн би өөрийнхөө амийг авчих болохоор тиймээс гэсэн чинь харка нүдэрмхийн зур нөгөө хитэн залуучуудын гарт нь байсан бууг нь хураач аваад яг гохоод арахын даваан дээр нь менежерэнд боловснаа. Би зөвл мэдэрсэн байх хэрэгтэй дөө. Үүнд багч болов хүнлэг зам байх л ёстой. Гиснэ одоо ингэж асуухад тохирох цаг нь биш байж мэдэн л дээ. Гэхдээ дараа амархаар натаа хамт болзоонд явмаар байна уу? Гээд шууд манай харка ер нь бол болзоонд орчихдаг. Хэрүүд нь би болзоон дээр юу хийхийг мэдэхгүй шүү дээ. Хэцүү биш ээ. Хөвжөлтэй газар очиж амттай хол идэж багсаг зүйлсийн талаар л ярилцсан. Тийм зүйл хийхэд л бол. Тэгсэн хариуд нь харка ямар тааж тэгвэл тгийгээ зөвшөөрчдөг. Ямар та зураглал солигдоход энэ хоёрын болзоонд явах өдөр нь ирсэн байх бөгөөд аймхантай менежер нь амар гангалаад ирсэн чинь манай харкагийн байгаа байдал нь зүгээр л нэг тавчигтай гэрийнхэн хувцтай байж идэг жишээний одоо гайхалтай. Тэгсэн менежер нь болохоор ямар тааж манай хүний үсний засалтыг нь янзалж өгөөд чи боксынхон үсний засалтыг өөрөө зохиосон юм шиг үсттэй. Гэсэн чинь нөгөө нэг манай харкач нэг боксing одоо тулаанд оролцож явах үснийг юм босоо байдаг да. Тэрг нь К дасгалжуулагч одоо засаж өгсөн юм байна лээ шүү дээ. Одоо тийм санаа гаргаад бас сонирхолтой. Ямар ч хэрэглүүлэн манай харкагийн өмсөх хувцсыг нь хүртэл сонгож өгөөд энэ хоёр маань парк орноо. Тэгээ мэдээж паркийн тоглоомод бол галзуу хулган, аимшигын байшин, усан парк гэдэг ерөөсөө манай хүний сэтгэлийг догдуулахгүй. Тэгээ байдг л нэг төв царайгаа гаргасаар л байдаг. Дараагийн тоглоом болох аимшигын байшин руу орё гэж бодож байхдаа болж байна. Аимшигын байшин хосоо дотно болоход үүнээс тохирох газар гэж үгүй гэж бодож байдаг. Тэгээ менежер мэдээж манай харкад жаахан талтай. Тэгснээ айж байгаа мэдтөрөсгээд зайгаа ортвол. Ердөө айснаас бол догтлно гэж юу? Сэтгэлээ уншаар. Бодоод үзсэн чинь би яагаад түүнтэй дотнолох гэдэг юм бол. Түүний хүн талыг сэрхийг л өссөн шүү дээ. Ямар ч тач ингэж болсныхан дараа аимшигын байшин руугаа орсон чинь эргэн тойрных нь хүмүүсээс бүр айсаараа байгаад амхандаа л харката наалдаа явж байсан чинь Жан Феррертэй таарчихдаг. Манай Жан Феррер чинь хөөрхөн ихнэр хөвгөдөд дагуулад паркаар явж байгаа жишээ нь. Нөгөөх ямар тач аимшигын байшнаасаа гарч чагаад албангийн ёсоор менежертэй Жан Феррер танилцаад энэ бол миний ихнэр Стелла гэж танилцуулахад нь Стелла чинь манай харкаа гарснаа би түн дургу гэд бүр нэг нилээн дургугээ илэрхийлнэ. Одоо аргагүй нөхрийг нь пялган нутцсан амтанд үгээс ямар л эмхтэй хүн дуртай байх вэ? Тэгвэл өстө манай харкаг чи өстө болохгүй бүтэхгүй муухагаар гэсэн чинь менежер нь урд ороод харкааг өмөрөөд. Хоёр талд нэг ууралсан амтан. Ямар та зураглал солигдоход энэ хэд маань кофе шопын гадаа сууж байдаг. Жан Феррер ам нэгтээ бид өөрсдийн тулааныг тодоостой санаж байна. Бид яаж тулалцсан тухайн үеийн уур амьсгал хорон мөч бүхэн мөн чиний хийсэн өчөөхөн хөдөлгөөн бүрийг тэр үедээ харьцуулахад жоохон өөр болсон байна. Гэхдээ би ч гэсэн өөрчлөгдсөн. Тэдгийг харж байгаачлан Жан Феррер чинь бас ихнэр хүүхдэд анхаарал тавьдаг, гэр бүлтэй цаг зарцуулдаг нэгэн болсон байгааг харж болно. Менежер нь өргөлүүлээд хэрв дургуцахгүй бол Марко Сантьяро идэвхтэй байхдаа яг ямар төрлийн боксч юм байсан талаар хэлж өгөхгүй биз. Өөр нь чинь боксын авраг байхад тэр бүсийн төлөө тулдаж байсан гэж сонссон юм л та. Тэр маш хүчтэй өрсөлдөгч байсан. Тэр өөрийн биеийн сул дорой байдлыг ухаанаар орлуулж чаддаг төрлийн боксч юм байсан. Дэвжин дээрх IQ-гаар бол миний таарч байсан хамгийн шилдэг боксч. Стратеги явах тусам миний эсрэг давуу талтай болж байсан нэгнийг харсан миний анхны бөгөө сүүлчийн удаа байсан юм. Хэрв тэр биеийн хувьд хүчтэй боксч байсан бол бүс түүнийх болох байлаа. Гэхдээ үүнээс гадна
Түүнээс тодорхой нэг улаан арил илэрч байгааг мэдэрсэн. Бараг л айдас төрүүлэн мухалаа арил. Харкаг хүчтэй гэж мэднэ. Гэхдээ тэдний хөнгөн хүлээж авч болохгүй шүү гэж загтаг. Ямар тач өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэх үгсээр энэ хэдмээ салнаа. Хэсэг хугацаа өнгөрөхөд хэдийн орой болсон байх бөгөөд менежер нь түн тандаад нөгөө хэлж байсан гэрлээ олсон уу? Би яхаа хэсэг хугацаанд харсан гэж бодож байна. Гэхдээ өмнөхөөс илүү итгэлгүй байна. Тийм үү? Тэр гэрлийг олохгүй байсан ч боксоор л байх. Тийм л байх. Надад өөр хийгээд байх зүйл байхгүй юм чинь. Хэрвээ бокс усалж чадахгүй байгаа бол өөр газараас хайвал яадгийг. Өөр газараас гинэ. Тийм ээ. Хөгжилтэй зүйлс хийж хамтдаа хоол идэж. Сайхан хүмүүстэй болоо зүгээр л нэг энгийн хүний амьдралаар амьдрах нь. Тийм амьдралаар амьдарч явахдаа нөгөө гэрлээ олж магадгүй шүү дээ. Хоолоос их хэрэг байхгүй. Магадгүй чинь хажууд ч байж болно шүү дээ. Энэ хэрэг ингээд хөнгөн яриа өрнүүлээ байж байхад нь нэг бүсгүй хурж ирсдээ Харкаг хараад хөөх чи Харка байна шүү дээ. Би чиний хамгийн том фэн чинь шүү гэсэн мэдээч менежер нь уушлаарай Харка фэнүүтэйг уулзах боломжгүй байгаа гэхдээ нь мэдээж байгаа. Би зүгээр л чамтай уулзах гэсэн юм. Гиснээ гарт нэг цаас атгуулаад Марко чамтай уулзах хүсэлтэй байгаа. Шүн дунд энэ цаасан дээр бийцэн хаяг дээр яваад очиход болно. Гиснээ яваад өгдөг. За тэгээ мэдээч менежер шууд л ураад хайх нь ойлгомжтой шүү дээ. Шал тийм зүйл хийж байх юм. Гиснээ Харка дандаа ямар тач өнөөдөр хөвгөлтэй байлаа. Явцгаая гихт нь ардаас нь Харка. Хэрвээ ч дургуцахгүй бол надтай дараа нь хавд болзонд явах уу? За тэгээд л хариулт нь ойлгомжтой. Өө тэгэлгүй яах вэ Харка минь. За ингэж хэлээгүү л дээ. Тэгээд тэгэлгүй яах вэ гэж зөвшөөрж байгаа юм. Тэгсэн энэ байдлыг нь одоо Марко хараад байж байгаа чинь энэ одоо яг хаана камер сөрлүүлээд байгаа юм бэ? Мэдхгүй нь хараал үж идэг зурагтаараа. Одоо үүдцэн гар юм аа. Йоо. Ямар ч тач өнөөхөлөө бэлтгэл гэр гэх өдөр хоногуд нь өнгөрсөн өрл. Нэг өдөр Харка Кэйд тасалжуулагчтай хамт заалтандаа бэлтгэлээ хийж байсан чинь Кэйд тасалжуулагч дотроо ботхтой. Бүр дургу үрчглээ. Нэг л зүйл биш байна. Дисней менежерийг өрөөндөө дуудаж дагуулж оруулж ирсэн ээ. Өөрийгөө юу хийж байна гэж бодов. Би чамайг айл гэр болж тоглол гэж түүнийг ажилуулаагүй. Би шатгаараа л хичээж байсан. Хин чамайг түүнтэй хамт парк орж олно гэсэн юм. Түүнд арай сэтгэлтэй юм шиг үсттэй. Түүнийг чам даатгаж олно гэж утсан юмсан. Гítэл чи тийм тэнэг зүйл хийчихсэн байдаг. Гэхдээ тасалжуулагч би сонсмооргүй. Өнөөдрөөс эхлээд чамайг түүнийг хамгаалах ажлаас чөлөөлж байна. Зураглал Харка руу шилжихэд Харка дээр нэгэн өөр залуу ирсэн ээ. Сайн байна уу? Өнөөдрөөс эхлээд би таны бие хамгаалагчийг хийн. Явах уу? Харин нөгөө талд менежер нь гэртээ орж ирж байхад нь гэрт нь Сантарена хүрээд ирчихсэн байдаг. Хүчирхийлэл. Тэр чинь хөгжилтэй юм. Хүн зөхөх хөгжилтэй юм. Гисэн жижигхэн флашлайт явахад менежер нь чаваас эмнэлэг твтэж байдаг. Кэйд тасгалжуулагч ам нэгтэй. Кармен өчигдөр байрныхаа урд ухаангүй байдалтай болцсон. Ойрд Кармен та хоёрыг дотн усныг мэдсэн бол л та. Зөөлөг гэж. Тэднийг ийм зүйл хийнэ гэж арайч утсангүй. Түүнд ч гэсэн бие хамгаалагч авч явах байсан юм. Би хариуцлагагүй байлаа. Би түүнээс бол сэтгэл хөдлөлтөд автаарай. Тэр чинь л тэдний хүсэж үзвэл. Тэд чамайг тайван байдлаа алдахыг л хүсэж байгаа. Үйлцнийг нь бидэнд үлдээчих. Чи харин зөвхөн бэлтгэл дээрээ л анхаар. Дивжен дээр өшөөгөө авах юм болоо тийм ч оройтойгүй. Удахгүй хэвлэлийн баг хурал болох гэж байгаа. Явцгаая. Зураглал Харка болон Кэйд тасалжуулагчийг хэвлэлийн баг хурал дээр ирж байгаа дүрс рүү шилжнэ. Хэвлэлийн баг хурал дээр ирэхэд мэдээч нөгөө хоёр чинь байх нь ойлгомжтой. Сантарена ах тус. Кэйд тасалжуулагч шууд л түүнд хандаад чи манай менежерд их бүдүүлэг хандсан байлээ. Та иймэрхүү зүйлсийг таамаглагч л байсан байлгүй те. Баг зэрэгэл дүрсгөөцсөн юм. Дараа нь ирэх зүйл бэлтгэлтэй байсан чинь дээш шүү. Ямар ч тач энэ дөрөв маань талд байрлалаа эзлэн суулсан байх бөгөөд дасгалжуулагч Марко мөн Кэй. Та хоёр яг одоогоор бокс ертөнцид хамгийн их яригдаж буй дасгалжуулагч нар. Та хоёр нэг нэгнийхээ талаар сэтгэлдээ хэлж болох уу? Эхлээд Марко дасгалжуулагч. Тэгсэн Марко хэлэхдээ яах вэ? Биний карьер ноён Кейтэй харьцуулах юм бол хамаагүй багна. Би яаж ийм том хүнийг дүгнэж болох вүлээ?
Үннийг хэлэхэд би түүнийг маш их хүндэлдэг. Түүний ялах усал бараг л аимшигтай гэж хэлэхэд хэлсдэггүй. Түүний ханаж чадахгүй шунлаас болж ямар их боксчин түүнийг орхиж явснаас л харж болно. Тодорхой хэмжээд Аарон Тайд ямар санагдаж байсныг ойлгож байна. Тэр эвгүй хөгшин өвгөний тоглоом болж амьдрах ямар байх талаар бодод үзэлтэй. Ямар ч эрүүл ухаантай хүн зогтхыг л хүснэ. Гэхдээ нөгөө тоглоом нь өөр шигэн солиотой бол байдаг бололтой. За. Тэгвэл Кей тасалжуулагчийн хариултыг сонсъё. Би үнэлэгч ээж нь хүүгээ хүмүүжүүлж чадаагүй бололтой. Гэсэн Марко үүнд нилээн ууралж юу харагддаг. Тэгснээ шууд л Кей тасалжуулагчийн өөдөөс гараа зангидаа дайрахт нь ардаас нь дүүн бариад. Кей тасалжуулагч хэлэхдээ аль өвцөө хөөж. Би хөгшин байж болно. Гэхдээ чамааг бол амархан ялч чадсан шүү. Ардаас нь Сантороны хэлэхдээ тайвшраах. Би дэвжин дээр наа хоёрыг чинь хоёуланг нь ална. Тайлбарлагч нь өндөр нилээн сандарсан бололтой бүгд тайвширчих юм бол Фафрицо болон Харкагийн зүйлсийг сонсоод хэвлэн бахаруулаад дуусгая. Сантороны хэлэхдээ та нар миний юу хэлхийг сонссон гахаа нутаа. Бид дэвжин дээр гарах үед би түүнийг ална. Шүүх зогсоох гэж оролдох юм бол түүнийг ч гэсэн ална. Харин одоо Харкагийн хэлэх үг. Ингэж хэлэхдээ зэрэгцээд Харкагийн толгойд менежертэй хамт өнгөрүүлсэн дурсамж. Мөн анх Кей тасгалжуулагчийн хүн зөхиөх хүчилтэй юу гинэ. Ойлгомжтой биш үү? Мэдээж хөгжилтэй. Гих үгсэн толгоонд нь орж ирдэг. Тэгэд ам нэгтээ. Би чамайг амархан Кеё хийгээд дуусгах бодлого байна. Тиймээс бүтэн 12 раундын турш. Энэ хариултанд нь бүгд цочирдно. Яг гэвэл манай Харкачин өмнө нь чадлаараа хичээнэл гих үгсийг хэлдэг байсан бол харин энэ удаа анх удаа өөрийнхөө сэтгэлээсээ энэ үгсийг хэлж байгаа нь ойлгомжтой. Өнөөг сахалтай сэтгүүл дотроо бодохдоо бас саяны царайны хурил. Юу болоод байна? Ямар ч тач хэвлэлийн багварлан дууснаа. Хэвлэлийн багварл дуусны дараа зураглал Сантороногийн бэлтгэл рүү шилжнэ. Тэгсэн энэ хоёр чинь маргаашийн тулаан болоо Харкада тулдаг тулаанда допинг ашиглаж байгаа юм байна лээ. Сантороно хэлэхдээ тэгхээр ийм байдаг байх нь. Тэр новш өдөр бүр ингэж мэдэрдэг юм. Үнэхээр сум нас болтож чадах юм шиг санагдаж байна. Битгий үүнээс илүү хэрэглээрээ. Би чинь тэсэхгүй. Бүтэн тунгаар нь хэрэглүүлээ юу болох вэ? Мэд хүртлээ тэсэн ядан хүлээж бай. За тэгэд энэ хүрээд энэ удаагийн партиг өндөрлүүлж байна. Тэгэхээр дараагийн бичлэгийг илүү хурдан авч үзье хүсвэл лайк болон subscribe дараад илүү хурдан авч үзье хүсвэл доорх дансруу таньшин хийж биднийг дэмжээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.